За усч сайтын шууд амжуулалт үргэлжлэж байна. Бид хүнд зочдынхоо амар тариалан сумын угуул буянтын одоо гавьяад ажилтан буянтын мөнгөтэй тавхныг уулзуулъя. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн явж ирв үү? Сайн явж ирлээ. Сайхан натсаа байна. Хизээ ирэх бахан уу? 93 4 хонж байна. Наадамлаа. Наадамч байна. Сумынхаа 100 жилийн ойн баяр наадам гэрэлцсэн ирээд одоо сайхан 2 дахь өдрөө наачсан сайхан байна. Аав ээжийнхээ тухай сайхан ярихгүй баха. Энэ нутгийн ус бол. За би бол энэ тариалан сумын Бургаставагийн уугуул. Миний аав бол бимбэн буянд гэж хүн байсан. Тэгээд 1956-аас 59 оны хооронд 3 удаа 1500 малаа нэгдний хэмжлээ. Тэгээд 59 онд бурхан болсон. Тэгээд тэрнээс олж одоо би бас 4 дүйтэй 3 дүйтэй 3 дүйга хүн болохын тулд тэгээд энэ чинь 60 оноос өрх толгойж амьдралаа залгуулсан хөлтэй. 1961 оноос энэ туяа нэгдийн туслах үйлдвэрт одоо барилгачин байлаа. 65-аас 73 онд 2 удаа 5 жил сумын хөлийг эрхлэж хийж байлаа. 73-аас 78 онд сумын эвлийн хорооны дарга хийлээ. 78-аас 82-нд намын дээд сургууль төгсөөд тухайн үед одоо Увс аймгийн намын хороонд 4 жил ажиллаад тэгээд төргөн суманд бас 4-5 жил сумын намын дарга хийсэн. Дараа нь 90 онд ардчилсан сонгуулиар энэ тариалан сумаас ардын хурлын депутатаар сонгогдоод Монголын шинэ ард засгийн шинэ үндсэн хуулийг баталцах тийм хувь тавилнаа тохиолдсон. Тэгээд тэр цаг дараа нь 90 оноос 98 он хүртэл 99 он хүртэл энэ хоршоо компани захирал гэж байгаа. Тэгээд Дархан уул аймаг шилжээд одоо Дархан уул аймаг 26 жил амьдарч байна. Тэнд бас хөдөөж авах эрхлэж байсан. Иймэрхүү ерөнхий ажлын зам ийм замтай байна. Гавьяатын цал дэлгэр хизээ ингэрэ мэдээсэн бэ? Энэ одоо өнгөрсөн 24 он 12 сарын 26-нд Монгол улсын анхны шинэ хууль баталсан 100 жилийн ойгоор төрийн ерөнхийлөгчийн зарлагаар ингээд төрийн шана гавьяат гэсэн ийм эрхэм гүнзгий цолыг хүртээсэн. Энэ бол яг миний одоо төр зүтгэж явсан 30 хэдэн жилийн хөдөлмөр тэгээд үндсэн хууль баталцахад оруулсан хувь нэмрийг л одоо үнэлж өгсөн юм сайхан гавьяа шагнал. Би одоо нутгаа төлөөлж тариалан сумынхаа ард иргэдийг төлөөлж одоо ардын хурал сонгогдсон. Тэгээд өөрсдийнхөө сумын одоо ард эдийн итгэл найдварыг хүлээж тэдний дуу хоолой болж одоо 76 хоног хурал сууж бас тэр Монгол улсын шинэ үндсэн хууль болтсондоо бас сэтгэл үеийг хангалуун явуулдаг хүний нэг да. Үнтэй хөв нэмэр оруулж байсан хүний нэг байна шүү дээ тийм ээ. Тэгэлгүй яг үнтэй хөв нэмэр. Тариалан сумынхаа иргэдийн бас итгэлийг даагаад итгэлийг дааж очсон одоо бидний ярьсан гэсэн үг одоо үндсэн хуулийг сурвалж гисэн 12 бот ном гарсан. Тэр номдор одоо бидний ярьсан гэсэн юм бол цөм одоо уншаад үзсэн байж дээ. Тэгэхээр одоо нутагтаа ирээд энэ олон жил уулзааг багтаа нартайгаа уулзаад 100 жилийнхаа өг тэмдэглэхээр нь хэр байна хаа сэтгэл. Ер нь 100 жил бол онцсон юм. 100 жилийг тэмдэглэж 100 жилд оролцож байгаа нийт ард иргэд бол баяртай байна. Яагаад гэвэл 100 жил бол нэг л хүний амьдрал нэг тухайн 100 тохиолдсон үндэл амьдрал. Хүн болгон тохиолдохгүй. Тийм учраас 100 жил тохиож байгаа учраас маш холойрын одоо ахын дэс маш их хэмжээгээр ирсэн байна. Ер нь баг талуу актгаар ирсэн байна. Тэгээд одоо хүмүүстэй уулзаж дуусгах байна, учирч дуусгах байна, мэндэлж дуусгахгүй байна. Тэрээсээ ийм л байт юм байна. Тэгээд яг энийг дайлуулах одоо энэ жил манай завхан малчин тариалан төргөн сагил давс гэсэн одоо 6 сум дээр нь аймгийн маань 100 жил болж байгаа. Тэгээд 100 жилээ тэмдэглэж байгаа нийт аймгийнхаа ард иргэд 100 жилээ тэмдэглэж байгаа нийт сумуудын ард иргэд бол одоо баяраа сайхан тэмдэглээрээ сайхан баярлаараа гэж л одоо хэлэх байна. Тариалан одоо сумын уугуул суугуул иргэдийн бас онцлог нь ер нь юу байдгийг тариаланд одоо амьдардаг зан олны тийм ээ. Ер нь манай сумын онцлог нь чи одоо газар тариалын уламжилт тийм уламжилттай сум шүү дээ. Яагаад гэвэл манайх чи одоо 1680-ад оноос л одоо галдан бошигтын байслаа одоо энэ бошигтын бохсуудыг 50 хэдэн километр бохсуудыг гаргаад тэрвээс л одоо ер нь баруун Монголд ч л одоо анх тариа тарьж услахадаа тариа хөгжүүлсэн усууд бол манай хотонгууд шүү дээ. Тэгээ энэгээр гонцлог тэгээ ч одоо газар тариалан ялангуяа хөдөөж газар тариалан бол их онцгой гавьяа уусан ийм төвөгтэй усууд да. За тэгээд
Энэ бүхэн бол одоо манай сумын нэг онцлог вариант. Тэгээд одоо газар юу тариа удаагаар одоо сайхан болсон 13-ийн одоо сүүлийн үед манай сумч бол одоо чацархан жимсийг маш их хөгжүүлж байгаа. Одоо та нар харж байгаа сумын төвөөс доош ирэл одоо доод зам хүртэл тариараа чацарханы тариалан явуулсан. Гэх мэтлэг нэг онцлог юм бах байна. Одоо юм хөгжөөд сайхан байна. Тэгээд ард түмч одоо маш их ухамсарч бацаа өөрчлөгдөж байна. Амьдрал нь сайжирч байна. Одоо баг хүн болгон машинтай энэ талуу багтах их машинтай усууд цуглаад ирчээд сайхан сумынхаа ойн баярыг тэмдэглэж байна. Энэ бол нэгдлэр хүмүүсийн ажил амьдрал одоо сайжирч байгааг л одоо нэг шинж тэмдэглэж байгаа. Тэгээд тариалан сумынхаа уугуул суугуул иргэдэд хандаа сайхан баяр наадмын сайхан сэтгэлийн сайхан мэдлэгийг дэвшүүлж байна. За ингээд сумынхаа 100 жилд хөрөлсөн ирсэн хол ойрын нийт ахын дүүс таньдаг найз нөхөд энд оршин сууж байгаа уугуулаас иргэдэд сайхан наадаараа гэж хэлээ. Та бүхэнд баярлалаа шүү. Баярлж явдаг шүү гэдэг хэлээ. Тэгээд нутгийн иргэд минь одоо сайхан наадаа дараа нь одоо тэгээд хол газараас ирсэн аян замдаа сайн гэргэртэй харьцаа тэгээд наадмын маргааш маяр намар гэдэг тэгээд намрынхаа бэлтгэл өвлийнхаа бэлтгэл одоо шамдан орох хэрэгтэй гэж хэлэх байна да. За баярлалаа. Хурднаас удаан жаргаарай. Баярлалаа та бүхэнд бас баярлалаа.